Сайн байцгаана уу та бүхэндээ. Энэ өдрийн мэндийг хүргэе. За 3 хоногийн өмнө iOS 14 маань аль биесээр цацагдсан байгаа. iOS 14-өөс хамгийн их хүлээлттэй байсан зүйл маань болохоор PIP mode байгаа. Энэ нь болохоор угаасаа Android-д байсан тохиргоо байгаа. Гэхдээ дөнгөж одоо iPhone маань iOS 14 дээр л энийг болдог болсон байгаа. За гэвч FaceTime нь болж байгаа, Netflix нь болж байгаа. Гэхдээ YouTube болохгүй байгаа. Тэгэхээр YouTube-ыг болгодог тохиргоог би та бүхэндээ зааж өгье. Одоо жишээ нь эдрээс подкастыг би сонсонгоо Facebook руугаа орох ерөнхийдөө бол боломжтой болчихсон гэсэн үг. Ингээд томруулаад эсвэл жижигсгээд ингээд үзэх боломжтой болсон байгаа. iPhone дээр одоо гарч байгаа ч гэсэндээ аль хэдийнэ Samsung дээр бол дэмжигддэг байсан. Зөвл гэхдээ iPhone хэрэглэгчид бид энэ мөчийг маш удаан хүлээсэн байгаа. Гэтэ удаан хүлээж нэг юм болсон чинь YouTube болохгүй байдаг. Тэгэхээр энийг яаж янзлах вэ? Одоо тохиргоогоо надтай хамт хийцгээе. За тохиргоогоо бүгдээрээ хамтаа хийцгээе. Танд яг юу хэрэгтэй болох вэ гэхээр Shortcuts гэдэг аппликейшн хэрэг болно. Хэрвээ танд байхгүй бол App Store руу ороод Shortcuts-а татж авахд болно. За энэ солонгосоор таньжгоогийн гарч ирж байна. За би шиг оръё. За энэ хэсэг гарч ирэх болно. Тэгээд хэрхэн тохиргоогоо хийх вэ гэхээр settings руу ороод shortcuts гэдэг руу ороод энэ allow untrusted shortcuts гэдэг дээр тохиргоогоо идэвхжүүлэх ёстой байгаа. Заавал идэвхжүүлсэн байх шаардлагатай. Тэгээд заримдаа энэ товчон дарагдахгүй байх тохиолдол байдаг. Хэрвээ товчон дарагдахгүй байх юм бол та shortcuts руугаа ороод gallery гэдэг рүү ороод за энэ аль чамаагүй search YouTube ч юм уу те энэ дээр болохоор add to Siri ингээд орчоод дахиад буцаагаад энэ settings руу орох юм бол энэ хэсэг дээр надад дарах боломжтой болоод өөрчлөгдөнө. Тэгэх юм бол заавал ингээд on болгоод өөрчлөх шаардлагатай байгаа. За тэгээд үүний дараагаар би нэг линкийг энэ бичлэгийнхаа доор тавих болно. Та тэр линк руу ороод яг энэ хэсэг гарч ирнэ. Тэгэх юм бол энэ get shortcut гэдэг дээр дараад за энийга эндээ тохиргоогоо add untrusted shortcut гэдэг энэ улаан өнгөтэй бичиг дээр дарах шаардлагатай байгаа. За минийх болохоор угаасаа байгаа болохоор ингээд хадгалчихъя. За энэ дээр ингээд YouTube Pip гэд гараад ирчихсэн байна. За би энэ сайн хэрэггүй байсныхаа устгачих юм. За YouTube Pip. За энийг одоо яг хэрхэн ашиглах вэ гэхээр та App Store-оос дахиад нэг аппликейшн татчих авах шаардлагатай байгаа. Тэр нь болохоор Script. За Scriptable гэдэг энэ хамгийн дээр нь гарч ирж байгаа аппликейшн байгаа. Энийг зүгээр л татаад авчихад болно. Би болохоор аль хэдийнэ татаад авчихсан байгаа. За татаад авчихсан. За одоо яг юу хаашаа явах вэ гэхээр YouTube руугаа явцгаая. За address podcast байна. Ийшээгээ ороод. За энэ share гэдэг дээр дараад энэ more гэж байгаа. Энэ дээр нь болохоор YouTube Pip гэдэг энэ дээр нь гараад ирчихсэн байгаа. Энд чи дараад. Окей. За энэ чэнэс та арай хурдан ч үзэж болно, эсвэл удаашруулж болно. Бас бичлэг татаж авах боломжтой, эсвэл HD-гээр ч үзэх боломжтой, эсвэл одоо арай интернетийн гацаад байх юм бол 360-аар ч үзэх боломжтой. За ингээд гарчиж байна. Ингээд болчихж байгаа. Маш амархан. За ингээд YouTube руугаа ороод share гэдэг дээр дарлаа. За минийх дээр болохоор энэ YouTube Pip-ийн дээр гараад ирсэн байгаа. Edit action. За минийх та бүхнийх бол баг яг ийм л байгаа гэсэн үг. Дэшээ болгоод ингэх юм бол та байнга хэрэглэдэг зүйлсээ шууд олж харахад илүү амар байдаг байгаа. Ингээл болоо. Тэгээд та бүхэнд энэ бичлэг байна. Таалагдсан гэж найдаж байна. Жохон дөнгөж унтжгаад босч ирэнгүүт л гинт бичлэг хийгээд жохон бас сандраад хоолоо молоо айгу сөнгө байна. Гэхдээ энэ мод бол амар хэрэгтэй зүйл ахгүй юу? Яагаад бол одоо YouTube үзэнгээ, Facebook ухах чи айгу хэрэгтэй зүйл ахгүй юу? Яагаад л iPhone хэрэглэгчд маань одоо YouTube Premium тэрийг худалдаж авах эсвэл одоо зөвхөн YouTube-ээ үзэх эсвэл зөвхөн Facebook-ийг авах гээд айгу хэцүү байдаг байсан. Одоо болвол тэрийг шаардлагагүй. Энд ч одоо үнэтэй шүү дээ. Сард 14,000 вон төлөх шаардлагатай гэхэлэр чи Монгол мөнгөөр чинь бараг
30,000 төгрөг гэсэн үг. Айгу үнэтэй. Сар тэгэж үлжсэнээс ингээд үзэх юм бол айгу амар санагдаад. Тэгээ дээрээс нь болохоор уцаа үзэх сонсоод явчих боломжтой гэсэн үг байгаа. Тэгэхээр за та бүхэнд энэ бичлэг маань таалагдсан гэж найдаж байна. За баяртай.